Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та санаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 12-ны лавг гарагийн та санаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Гамболдын ангараг нар айлж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Дэлхийг тойрох хүч гэсэн уриатаагаар Philips 66 брэндээрээ шунхлаа ойл компани за мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonos Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань эхнэрээ гангалдаг нөхрүүд гэдэг сэдвээр ярилцсанаа. Тэгээд өнөөдөр эхнэрээ маш гоё гангалж хувцлах дуртай нөхрүүд холбогдох нь байна. За тэгэхээр эхнэрүүд буюу бүсгүйчүүд шугамач хөлөөлөд өгөөрэй. Тэгээд эрчүүд маань холбогдож шууд эфирээр холбогдож орж ирээд та эхнэрээ маш гоё хувцлах дуртай хүмүүс үү? Тэгээ яагаад гоё хувцлтыг хажуудаа дагуулад явж байхад урамтай байд юм уу? Эсвэл та өөрөө угаасаа л ийм чанарлаг брендлэг юм уу? За тэгвэл эхнэрээ нилээн үнэтэй хувц авахт нь огт дургуутдаггүй юу те? За тэгвэл мөнгөгүй ч гэсэн үнэтэй хувц үн тэдлэл амар нь гэвэл та яаж игээд аваад өгдөг хүн үү? Эхнэр ганган үнэтэй хувц эдл хэрэглэн танд юун таатаа сайхан байдаг вэ? Таны эхнэрийн хамгийн үнэтэй хувц хэдэн төгрөг вэ гэх мэтчлэн асуултанд хариулах нь байна. За тэгээд эхнэрүүд буюу бүсгүйчүүд сонсоод сууж явах нь байна. За тэгээд бас нэг бодлогын чанартай юм. Эрчүүд маань шууд эфирийн үзээр холбогдож орж ирэхдээ сэдвээ ойлгодгоо эсвэл сэдвээ сонсдгоо мó тий тис хөндлөн юм ярьж орж ирдэг. Тэгэхээр яг өөрийнхөө л кейсийг ярина. Окей. Та эхнэрээ буюу найз бүсгүйгээ өнөөдөр яаж хувцлах дуртай юм тий хамгийн үнэтэй хувц нь одоо хідвэ гэдгийг мэдтгүү ч гэдэг юм уу. Энэ талаараа л ярих нь байна. Окей. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Тэгээ манай бүсгүйчүүд маань бол яг тас сэдэл орж ирээл сэдвийнхаа дагуу ярих хэвээр юм яриад гардаг шүү дээ. Тэгэхээр эрчүүдээ бас жааха уцаар ярьж сургад юм уу гэд эрчүүдээ өнөөдөр эмэгтэйчүүдээ шугам чөлөөлөд өгөөрэй гэж хүсэж байгаа юм шүү. За ингээд уцаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож авал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зөксөөгоод уцаар яриараа. Тэгээд цас орсон байгаа учраас жаахан альтраагуулгаа ихтэй өнөөдөр ер нь бол машинууд мөлхөж явж байлээ. Тэгэхээр анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой. За тэгээд машиныхаа блютудэд утсаа олбсон эсвэл одоо утсаа спикер дээр тавьсан чихвчээр сонсож байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад шууд утсаар яриарай. За эхний сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 96 66 дугаартай сонсогчтой холбогдлоо. 96 66. Эмжил радио. Тийм. Баярлалаа. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За сэдвээ сонссноо. Сонссон. За таныг сонсож байна. Лидерхөө таны ярьсан сая ерөөдөө ойлголоо л доо. Тийм. Тэгээд ер нь иймээ тэгээд эр хүн гэдэг чинь тий одоо юу гэмдээ ерөөдөө манай монголчуудын ерөөдөө тийм одоо юу гэмдээ тийм болсон бодол тэгээд юм айлс шашин зүйлтэй толботой юм уу тиймэрхүү юм байдаг. Нөгөө нэг сайн энерги юм бол гоё гэж ерөөдөө боддог. Тэгээд нэг тий нэр сайхан гоё ингээд хажуудаа гоё байлгаад хэмэглээд явбал гэрнгээрээ жоохон бахарх юм уу та. За та тэгээ тэр юм тийм ирчүүд нь өнөөдөр эхнэрээ гангалдаг нөхрүүд холбогдъё л гэсэн шүү дээ. Тэгээ та яаж эхнэрээ гангалаад байгаа юм бэ? Тэрийгээ л яриа. За. Одоо нэг амар гангалахад юу ах вэ? Тэгээд ерөнхийдөө нэг хэмжээндээ шүү дээ ерөнхийдөө бүгд. Хамаагүй угаасаа хүний амжиргааны төвшин өөр байгаа шүү дээ. Жишээлбэл одоо танд маш үнэтэй санагдаж байгаа гоё ноол уран цамц нэг хүний хувьд бол зүгээр л дээ баг зүгээр өдөр тутмынх нь хэрэглээж байж болох байхгүй. Тийм учраас та зүгээр л таны утсыг зарлаагүй нэрийг чи асуугаагүй та одоо жишээлбэл их нэртэй авч өгсөн хамгийн үнэтэй хувцс ч юм уу үнэтэй эдлэл ч гэдэг юм уу юу авч өгсөн бэ? Ер нь өөрийнхөө хувьд ч тийм таны хувьд үнэтэй гэхлээр таны өөрийн чинь хувьд гэсэн үг байхгүй юу? Яг боломжийнхоо хэмжээний юм бол ярих юм бол тэгэл нэг болгон шүүп мөв ч юм уу одоо тэгэл нэг тиймэрхүү юм авч өгдөгөө тэгэл. За окей энийг л яриулах гээд байгаа. Болгон шүүп үнэтэй штэ дор хаяж 3 саяас л эхэлж байгаа байлгүй дээ.
тий одоо ч одоо модноос гарцсан тэгээд нэг хэсэг чинь жоохон үн орж илээсэн тэгээд. Аа. За. За холбогдсонд баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрвээ гадаадаас олохтой хөсвөл 77 77 88 30 өндөр бид бүхэн хамтдаа эхнэрээ гангалдаг нөхрүүдтэй холбогдож байгаа. Бүсгүйчүүд буюу эхнэрүүд шуум чөлөөлөд өгөөрэй. Дараагийн сонсогч 8063 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 8063. Амжилт радио. Байна. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Эхнэртэй бүх юмаа зориулдаг хүн байна. За. Нэг тусдаа лентээс зээл аваад юу авъяг нь тэрийг авч итгэл хүндээ. За ямар мундаг юм. За. Хамгийн сүүлд юу авч өгсөн? Хамгийн сүүлд 88 сарнаа авч өгөөд. За хавцсандаа орохгүй юм байна. Яагаад 88-ыг сонгосон юм? Зүгээр л цуглуулаад чинь 88 болцсон байлаа. Мартин нэмнэр авч өгсөн юм уу? Зөв. За та ер нь ингээд юу гэдэг танаа эхнэр чинь тантай хамт явж шопинг хийдгүү эсвэл өөрийгөө л хувцалчдгүү та тэгэл мөнгөний картанд нь хийгээд өгчд юм уу? Ер нь яг яа дээ? Заавал дагуулж авна. Намаа ер нь өөрөө дагуулж авах дуртай. Яг юм авах та. Үнтэй юм авахаар бол заавал би хажууд нь байхгүй болдгоо тийм төрлийн хүн. Яа дээ тийм бол? Мэдгүй тэр нь бол мэдгүй. Ямар ч тэрнээс кап авдаг. За үнтэй юм гэхэлэр таныхаар эхнэртэй ер нь таны хувьд хамгийн үн цэнтэй одоо ангараач гэдэг юм уу, ер нь хувцс гэдэг юм уу, эсвэл аксессуар гэдэг юм уу, юу цүнх гутал юу авч өгч байсан бэ? Таны одоо сэтгэл тоногшоод үлдсэн. Сүүлд нэг говь ороод 8 сая 400 мянгаар юм авчихсан да. Цаам зороолт малгай одоо болтой пижак гэдэг юм уу? Зөв. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрвээ гадаадаас олгох хүсвэл 77 77 8830 өнөөдөр эхнэрээ гангалдаг нөхрүүдтэй холбогдож байгаа. За бүсгүйчүүд маань шугам чөлөөлөд өгөөрэй. За бэхтрүүл чамбилкол ягчсан байна. Би ч бас гангалах дуртай талдаа. Гэхдээ нөхрөөс хамаарахгүй шалтгааллахгүйгээр брэнд өнт эд хөөхгүйгээр л өөрийгөө гойчдаг штэ. Нөхөрч надад юу ч хэлдэггүй. Чамд л таалагдаж байвал чи ил өөрөө мэдэж байвал болоо штэ гэдэг хүндээ гэсэн байна. За дараагийн сонсогч 95 тэгтэгтэй дугаартай сонсогтой холбогдлоо. 95 тэгтэг. Амжилт радио. За тасарсан. Манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас олгох хүсвэл 77 77 88 30. Өнөөдөр бид бүхэн хамтдаа эхнэрээ гангалдаг нөхрүүдтэй холбогдож байгаа. За манай бүсгүйчүүд маань эхнэрүүд маань шуум чөлөөлж өгч байгаа. Мундаг. За дараагийн сонсогч 88 10 та дугаартай сонсогтой холбогдлоо. 88 10. Амжилт радио. Байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За тийшдэн хүмүүс зарим нэг хүмүүс жоо үлээг л ах шиг тий. За хүний үлээг яах вэ? Та өөрийнхөө л юмыг яриа. За. Гангалдаг байсан. Тэгээд жоохон нас тогтоо төгшрөөд ирэх яад юм тэгээд угаасаа л миний хавч ингэж бодд юм уу тэгээд жоохон утлал болт юм байлээ. За хамгийн сүүлд нэг 3 жилийн өмнө булган шүг авч гисэн. Нэг жилийн өмнө төрсөн өдрөөр нэг цаг л авч гисэн юм байна да. Чавд үг мэнэс тэрнээс шудлаа яриад. Залуу байхдаа та яаж гангалдаг вэ? Залуу байхдаа бол манай эхнэр гутал цүнхэнд их дуртай. Гутал цүнхэнд бол тэгэл ер нь гутал цүнхэнд дургүй эмэгтэй хүн гэж байхгүй. Тий. Гутал цүнхээр л мэлүүгийн цүнхмөнхийг аваад өгдөг л байлаа л да захиалж мөхөөлөл. Одоо тэр үед жээлүүгийн цүнхч гэж ховрол байдаг байлаа тэгэл үнтэй гутал аваад өгдөг л байлаа. Тэгээд тэр нь одоо юу гэдэг ингээд та эхнэртэй таалагдах гад залуу байхдаа дөнгөж найрч байгаа үедээ юм уу? Эсвэл та одоо эхнэрээ үнэхээр одоо хайртай учраас миний эхнэр ингээд ийм үнэтэй цайтай юм хэрэглэх ёстой. Миний эхнэр гоё байх ёстой гэдэг сэтгэлээр юм уу? Эсвэл зүгээр л би их учраас хайрлаж авч өгнө шүү дээ. Одоо 3 хүүхдүүд том болоо 3 хүүхдээ аав ээж дээрээс нь эмээ өвөө болчихоор чинь нөгөө үр хүүхэд ачцээ гээд тэрнээсээ бараг илүү гарч байгаа байлаа шүү дээ. Хүүхдүүд томорч чаар чинь тийм юм
Ихнэртэй тавихаалсан ч байна. За. Би түүхтэр дуусчихсан. За. Залуу хахад бол ихнэрээс өөр байхгүй. Одоо мөнгө ач нартаа зориулж ийн гэж. Тий одоо мөнгө. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За, сууд ундрах маань утсан байна. Манай нөхөр бит хоёрын choice өстой таардгүй шít намайг хөвшин сэтгэлгээтэйгээд том охин нөхөр хоёр сонгож аваад нөгөөх нь надад таалагдгүй шít. Би цүнхний обета тас зурж байгаад л цүнхэн авдаг гинэ. За, дараагийн сонсогч 99.6-тай дугаартай сонсортой холбогдлоо. 99.6. Эмжил радио. Сайн байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За, таныг сонсож байна. За, би ч одоо амханд гангалахыг бодсон байгаа тий. Тэгээд нөгөө одоо эмэгтэй хүний нүдээр яадаг гэдэг шүү дээ, хардаг гэдэг шүү дээ. Нүд нь шир одоо сэргэлэн байна, тэрүүгээр амьдрал нь жохотой байдаг гэж. Тэгээ аль болохоор аммаар нэг гэсэн юм аваад өгсөн юм уу? Тий. За. Тэгээд бол тэгвэл яах вэ? Хамгийн сэтгэл тоногшсон одоо та за би өстой их нартаа өстой гоё юм аваад өчлөө шүү гэсэн юм юу вэ? За нэг 10 жилийн өмнө нэг булган шүв тэн дээр их хаппи байсан. Тий дараад нь тэгэл яг нөгөө нэг одоо юу гэдэг нэг ноолорон бэлтэнүүд байна. Нэг жижиг юмнууд дээр нодлон бол нэг машин авсан битэр. За. Зориулж тий. Зөв. Тэрэнд их хаппи байсан хин хаппи байсан да. Хойч машины зарангуудлаа шинэ машин одоо бараг 10 жил унцсангууд нь. За одоо солихгүй бол болохгүй гэдэг. Би бол өөрөө яг хойч машинтайгаа л хэвчдэг. Зөв. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За манай Кевин бичсэн байна. Би бас бүх зүйлээ зориулах дуртай зориулдаг гэсэн байна. За магадгүй манай Давка ч биднэр дээр хүртэл ирж уулзтаа байнга л жихэр жимс ундаа амттан байрцсан ирдэг. Тэгэхээр их нэртэй бүх зүйлээ зориулдаг байх тун өндөр магадлалтай юм байгаа. За дараагийн сонсогч 99.18-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.18. Эмжил радио. Бано. Баярлалаа. Сайн байна уу? Та сайн үзүүл холбогдлоо. За таныг сонсож байна. За ер нь юм шүү мөн ээ. За саний залуу байхдаа дэрсээ аваа хангалаад одоо тэр өөр хүүхдтэй зориулдаг гэдэг яг үнэн болчиход байгаа. За би ч залуудаа нэг одоо гарч байгаа брэнд болгоно гэдэг шиг нэг хийдэл модонд ороход нэг хийдэлийг авч өгч одоо. Сахиндэл модонд ороход сахиндэлийг өмсөөлээд гих маягаар. За. Тэгээ сайхан говцсон сайхан эмэгтэй хүн дагуулж явж гоё л доо тийм ээ. За та одоо хантайгаа гэр бүл болоод хэдэн жил болж байна? 40 жил бол. За. Тэгээд одоо тэр юмны үнц нь нэг сонирн биш болчиход байна шүү дээ. Одоо жишээлбэл сая мартар гээл тийм үнэтэй алтан бүгжээ мөвж авч өгөх нь сонирн биш. Тэгээд одоо фэйсбүүк дээр явж байгаа нэг гоё эмэгтэйтэй одоо гоё нэг янз бүрийн шиг тэмэгтэй хямдгаа нэг юмнууд байж тээ тийм ээ. Тэгээд миний өгш одоо юу авах мартар гэдэг. Энэ их гоё эмэгтэйтэй хостол байж тээ. Энийг аваад өгч маягаар нэгдэж штэ. Одоо ер хөгжлөлтөөр тиймэрхүү маягийн болчихсон юм байна та. Одоо уусаа ер нь нэг тийм хүүхнүүд амар алт мөнгө манай цанаа дээр гангархаа болцсон. Ер нь айгүй тийм минимал энгийн тал руугаа болсон. Яг тэгээд сүүлийн фэйсбүүк дээр одоо энэ янз бүрийн эмэгтэйч чи маш гоё те. Гоё уран хийдтэй амар гоё энгийн мөртлөө айгүй гоё болцсон байж тээ. Яг үнэ. Юм. Яг үнэ. Одоо эмэг зүүж биш. Одоо гот чи. Тэгээд тэр өөрийнх нь юм амаар гэсэн юм одоо аваад өгчихдээ. Тэгэл. Тэгээд сайхан говцсон сайхан аваад аваад явж сайхан штэ. За. За холбогцонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За.
За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар дэлхийг тойрох хүч гисрээтээр Philips 66 брэндээрээ Шунхлаа ойл компани хамтран ажиллаж байгаа. За Шунхлаа оцсервсүүд нь хэрэглэгчтэй байнгын урамшуултай бэлэгтэй вакцины хөтөлбөрийг улирал бүр хүргэдэг. За тэгээд 2025 оны хаврын анхны вакцины худалдаа нь эхэлсэн. Тэгээд автомашинда хайртай хүн бүр Philips 66-г сонгодог байгаа. Тэгээд Philips 66 нь дээд зэргийн бүтэн синтетик суур тостой бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацаа болон тос хугацааг уртасгаж эд ангийн илэгдлээс бүрэн хамгаалдаг. За Philips 66 нь Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн тос бөгөөд 130 гаруй жилийн түүхтэй Philips 66 компани бүтээгдэхүүн байгаа. За Шунхлаа компанийн хувьд бол харин 2007 оноос энэхүү бүтээгдэхүүнийг аль биесээр одоо Монгол улсад борлуулж байгаа. За мэдээж багцаар бол илүү ашигтай байгаа шүү дээ, тий. За тэгээд та Philips 66 тосыг сонгосноор шил арчигч шингэн бэлэглэн, тосны шүүр бэлэглэн. За ингээд чанартай тос тослогооны материалаа та хаанаас авах вэ гэхээр нарны зам дагуу тэрэн цагдын албаны урд Шунхлаа шатгуун түгээх станц 5, за Гитэмсийн урд байрлах Шунхлаа шатгуун түгээх станц байна. За Гандангаас Баянбурд явах зам дагуу Шунхлаа, за Хүүшин аманд байрлах Шунхлаа шатгуун түгээх станцаас авах боломжтой байгаа. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 70-д бол 30-3, 91-97 30-3 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд жолооч нар маань Шунхлаа тос тослогооны материал гэж крэлээр бичээд Facebook хуудаснаас мэдээлэл авах боломжтой шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийг тойрох хүч гисрээтээр Philips 66 брэндээр Шунхлаа ойл компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч эртэй дугаартай сонирхтой холбогдлоо. Эр. Энжел радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За сэдв сонсноо хөө? Сонсоо. За таныг сонсож байна. За би ч яг залуу хүн л дээ. За. Тэгээд яг ихнэрээ гоё их дуртай гэдэл ах шиг байна. Тэр нь болохоор би ингэж бодоод байдгийг нэмэгтэй хүмүүс ер нь нэг нэгээ их хувцуунаас ч юм уу гадаад байдлаар нэг харддаг юм шиг санагдаад байдгийг. Аа. Тэгээд одоо би одоо жишээ нь ихнэрийгээ одоо тэднээс дутуу явуулчихгүй. Бусад эмэгтэйчүүд хүмүүс илүү дутуу харах вэ гэдэг үүднээс л гангалагч байх ер нь ийм чанартайхан шиг юм аваад өгчихийг боддгийг. Ирчүүд бол яг өөртөө юу ч юмс хамаагүй шүү дээ. Гэхдээ нэг чанартай нэг ганц ботал ч юм уу тиймэрхүү юм өмтэй байхад ирчүүд бол тэгээд болоод гайгүй. Гэхдээ хүмүүс бол ерөнхийдөө тийм нэг тийм илүү дутуу хардаг ер нь тэр хувц унраар нь шинждэг ч юм уу нэг тиймэрхүү өнгөцгийн юмд их анхаарал хандуулдаг болохоор тэгчгүй л гэж бодож гайгүйхан шиг юм авч ихийг боддог шиг. Аа. Гэтэ одоо юу гэдэг тэр бид нар ингээл ярьдаг шүү дээ 400 шуван дээр Япончууд бол одоо ингээд угаасаа ингээд хэлбэрдэх ийм юу одоо зүйлээс ангижирсан. Тэгээ бүр одоо юу гэдэг хайрцаглагтахаас өнгөрсөн. Одоо бидний айгаад байгаа айдас гангалаад байгаагийн шалтгаан нь хин нэг намайг одоо муулчихыг, өөлчихыг, гадуурхчихыг ялгаруул явагдахыг гэж айсандаа гангалаад байна. Гэхдээ энэ угаасаа тэгээд нийгмийн тогтолцоо тэгээд системээр өөрчлөгдөд хүмүүсийн энэ ухамсар хизээ арилахыг би бол сайн мэдэхгүй л байна л да. Тэгээд та бол тэр үүднээс л харж их нарыг гангалах дуртай байна тийм үү? Тэр үүднээс бас байж болно. Хоёрдугаар зүгээр юу бас байж болдгийг. Одоо нөө өөртөө гоё харагдах ч юм уу, өөрийгөө нэг юм гоё жишээ нь гоё үнэтэй овц ч юм уу, гоё брендинг ч юм уу, тиймэрхүү юм өмссөн, эмхтэй өмссөн гоё болцдог шүү дээ өөртөө ихтэй нэг юм. Энд тэнд очиод ажил төрөл хөөцөлдөх ч юм уу, энэ төр дэлгүүр очиж найз нөхдөйгөө уулзах ч гэсэндээ айтайхан сэтгэл санаа нэг айтайхан байдаг. Багт гэж бодоод байдаг шүү дээ. Тэгжил ер нь их нэртэй юм зориулж юм да. За та залуу хүн гэсэн шүү дээ хэд орчим насны төлөөлөл үлээ? Би одоо 35 гараад л явж Аа. байна. Та ер нь их нэртэй дотор хувц авч өгч байсан уу? Өгчээсэн. Аа. Би хамгийн гол нь юм авч өгөхдөө дандаа өөртөө нь явдгийг. Аа за. Тэгээд яг өөрөө ингээд хараад үзээд нэг авъя гэж хэлэхгүй ч гэсэндээ нэг сонирхож хорхоод байдаг шүү дээ нэг юмхтэй хүмүүс чинь нүднэгүүгээд нэг тэгэхээр тэгээд яах вэ арай чинь үнэхээр таалагдж байгаа ах уу яах вэ тэгээд авах юм байна шүү. Аа. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За.
Мина өөрийгөө л гангалждаг байгаа өөртөө таалагдсанаа л аваад гангардаг да гэсэн байна. За манай шууд эфирийн утаас 77 77 3883 хэрэгтэй гадаадаас холбогдох хөсөөл 77 77 8830 өнөөдөр бид бүхэн хамтдаа эхнэрээ гангалдаг нөхрүүдтэй холбогдож байгаа. За бүсгүүчүүд маань шугам чөлөөлөд мундаг байгаа шүү өнөөдөр. За дараагийн сонсогч 8888-тай дугаартаа сонсогч холбогдлоо 8888. Эмжил радио. Бано. Ано. Сайн байна уу? Та сайн мэдээлэл холбогдлоо. За таныг сонсож байна. Яг танаа радиог сонсдог хүн байна. Тэгээд анхудаага холбогдож байна танахтай. За. Тэгээд технэрээ гангалдаг эсчүүд гэдэг сэдвэн бас их гоё юм. Тэгэхээр ер нь бол гэхдээ хүн хүний үзэл бодол арай өөр байх л та. Яг 1000 үн цэнтэй үнэтэй тийм бэлэг өглөөгөө тэгээд эхнэрт нь өөрт нь захгүй тийм бэлэг байвал бас жоо утгагүй гэж санав. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө бол зөвөр яг би өөрөө сонголтыг зөв сонголт хийж өгч чадахгүй л эхнэрт маань таалагдахгүй. Тийм учраас эхнэрээ за миний өөрөө тэгээд гараад дуртай юм авчих гээд. Тэгэл мөнгөний өгчтiin. Тэгээд яг миний хувьд бол өөрөө бол хамгийн үн цэнтэй бэлэг гэх юм бол яг нэг 70 саяар машин авч өгч ирсэн. Тэгээд би тэр тийм актер баян цатландаач биш. Яг амьдралыг бас нойлос хамттай эксклюзив юм хүмүүс байгаа. Би нэг юм асууж гоо. За. Та одоо ингээд нэг эхнэр чи өөртөө таалагдсан юмыг аваад гоё гэж штэ тий. Тэгсэн чинь одоо та хоёр нэг ямар нэгэн хүлээн авалт дарах хэмжээч гэдэг юм уу нэг үйл ажиллагаанд оролцохоор хамт явах болсон чинь эхнэр чинь нилээн тийм секси тачаангуй хувцс одоо ингээд жоохон задгаатай хувцс ингээд авч юм падашнс ч юм уу авч өмсөд тэгээд тэгж тийм стилээр хувцлах гад байвал та яах вэ? Өөрөө өсөөл тэгэл болно шүү дээ. Зөв. За тэгээд таныг тэгээд эхнэрээ суугаад ороход ер нь бол тэгэл тэр хүлээн авалтын танхимтайгаа ирчүүдийн харц эхнэр дээр чинь л уунаа штэ зүгээр үү? Гойдод одоо яах вэ? Тэгээд сайхан ихнэр дагуулаа явж байгаа хүнд бол тэгэл сайхан л байдаг. За. Олон гэхдээ үнэтэй гэхээсээ илүү хамгийн гол нь өөртөө нь таалагдсан, өөртөө жодсон тийм зүгээр өөртөө яг дончтойгоор таалантай хямдхан шийдсэн болно. Хамгийн гол нь өөрөө гайхалтай гоё харагдах хэмжээний л тийм л байх хэрэгтэй. Тэрнээс нэг үнэтэй хувц өмсөндөө биш. Одоо жишээ нэг сайхан хувц аваад өмслөө тэгэл нэг жилийн дараа модонд байхгүй болдог тэгэл. Тэгэхээр бас нэг ойлгосон. Хэдэн цэцэл өмсөн шүү дээ. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За бадамд орж буян тогтгодог сонсогч утсан байна. Би ч эхнэрээ гангалах дуртай. Хүмүүс чинь айлын эхнэр яаж хувцлаж байна? Нөхрийг шинждэгтэй. Ямар тач манай хүн опси ажил хийдэг болохоор хослол өмсөх дуртай. 200-аас 300 мянгаар хослолч юм уу аавна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнд нь үнэтэй байсан ч авч өгдөг дөө. Монгол мөнгөөр бас хөөрхөн л үнэтэй болдог гэсэн байна. За дараагийн сонсогч 8894-т дугаартаа сонсогч толбоглоо 8894. Эмжил радио. Бано. За сайн байна уу? Та сайн мэдээлэл холбогдлоо. Сайн байна уу? Таныг сонсож байна. За сэдвээ сонслоо. Радиогоо унтраачаад яриарай. За болсноо. Таны яриа давхар сонсогдоод байдیں۔ За. Сэдвээ сонслоо. Би бас эхнэрээ гойдог, эхнэрээ гойдог. Тийм хүн байна. Тэгээд эхнэртээ хамгийн сүүлд Италид готол авч өгсөн юм байна сая 800-аар. За. Тэгээ ер нь бол эхнэрэл их гоёх дуртай, бусдынууд нь бас нэг гоё харагдаад ингээд эхчүүдийн нүдийг унгаад ингээд явж байгаа эхнэрээс бол дагуулаа явж явах их гоё байдаг болохоор тэр эхнэрэл их гоёх дуртай хүн дээ. За. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За манай шууд эфирийн утаас 77 77 3883 хэрэгтэй гадаадаас холбогдох хүсвэл 77 77 8830 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр бид бүхэн хамтдаа эхнэрээ гангалдаг нөхрүүдтэй холбогдож байгаа. За дараагийн сонсогч 8899-т дугаартаа сонсогч холбогдлоо 8899 тасарсан. За зул бат битсэн байна. Миний хувцс хэрэгэлдэг зүйлсийн 80-аас 90% нь манай нөхрийн сонголт авч өгсөн зүйл байдаг штэ гинэ. За ямар мундаг юм те. За дараагийн сонсогч 88-3 дугаартаа сонсогч толбогдлоо 88-3. Эмжил радио. Бано. Баяр. Сайн байна уу? Та сайн толбогдлоо. За таныг сонсож байна. За.
За би ч бас ихнэрээ ер нь ганглах дуртай хүн л дээ өгнө. Аа. Дааш тэгтээ нэг эмэгтэй хүн цүнх готлон дургүй эмэгтэй хүн байна. Манай ихнэр байна. Сони. За. Тэр өдгөө хувцас авах дургүй. За. Яг би яал одоо жишээлбэл дэлгүүр хэсэг дургүй л дээ. Дэлгүүр хэсэг дургүй хүн бол байдаг. Гэхдээ хувцас тэр тусмаа гутал цүнхэн дургүй эмэгтэй хүн байна гэхээр бас харин би одоо их нэртэйгээ суучаад гайхаж л байлаа. Тэгээд анх ингээл найрах гадлаа. Өөр юм болох гол гоё ганга юм авч өгөхийг хүссэн шүү дээ. Тэгээд аваад өгсөөр яг баярлах гоё дээ. Гэтэ нэг хэргэлдэггүй. Тэгээд ингээд баг 5-10 жил барьсан юм а барайл хэдэг. Өөр ингээд сэмэрчээд ахт нь л ингээд барайл хэдэг нөө цүнхнийх нь ноосор моосор. Гэхдээ чи ингээд шинэ юм а барьчих тэгэхээр яах энэ нэвтэх юм ээ тэгээд. Тэгээ ер нь сүүлдээ баг л хоёлаа л баг ижлэгийн зоолж явах шиг байна. Ерөнхийдөө нэг хувцас гутал ингээд юмд нэг анхаардаг биш тий. Одоо өвс нь бол дулаан юм. Зун нь бол одоо юу сэрүүхэн бие дэвтэх юм ч гэдэг нэг ийм юмд анхаардаг болчоод байна л да. Ер нь бол ер нь тэгээд нэгэндээ уусаад гэх юм уу. Тэгсэн мөртлөө мөнгийг үрдэг нэг хоёр юм байна. Одоо ганглах гэх юм уу. За хоолнд бол ямар ч төрлийн ресторан шинэ хоолны юм нэгдсэн бол тэрийг бол үдийлгээд арч шүү дээ. Очиж үдий, идэж үдий. Нэг хоёр гоо сайхны юмд харин жоохон мөнгө өрөх гэдэг талтай. Жоохоо одоо юу гэдэг чинь нэг нүрийн массаж ч гэдэг юм уу тий ингээд орно гэхээр за сүүлд бол одоо интер шармын тэр нэг нүрийн нэг арьс марс яадаг ч гэнэ янзлдаг нэг аппарат гэж байгаа байхгүй. Нэг удаагийн оролцсон сая 500 гэж байгаа. Тэрэнд орно гэж. Тэгээд одоо ганглах дургүй мө гэхээр хувцанаар авахгүй мөртлөө тийм юмд болохоор айгу тийм мөнгө үрдэг. Тэгээ нэг хоолнд мөнгө үрдэг. Тийм сонирхолтой хүн байна да. Готл цүнхэнд дургүй эмэгтэй хүн байдгүй гэхлээр чинь түрүүн бодож байлаа. Нэг холбогдоод хэлэх юмсан ингээд. Зөв. За холбогцсонд баярлалаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрчлөө. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneоос Payon захин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байгаа. За та Payon аппликейшнаа хэрвээ iPhone барьдаг бол App Store-оос за Samsung болон бусад брендийн утас барьдаг бол Play Store-оос татаж утсандаа суулгаад за тэнгуүтээ ингээд угаасаа баахан асуултнуудад хариулаад за ингээд суулгачлаа. За тэнгуү та зээл эрх шалгах гэд гараад ирнэ. Тэнгуү хэрэглээний зээлийнхээ эрхийг л шалгах. За тэгээд та хэрвээ ингээд юу гэдэм муу зээлийн түүхгүй за тэгээд цалинчин боломжийн нийгмийн даатгал матгалаа төлдөг тий одоо ингээд цалинтайч байж болно, малтайч байж болно, бизнес эрхэлдэгч байж болно бас ингээд орлогоо ингээд нотлоод угаасаа цаанаас чинь автоматар ингээд таныг судалчин ийм Монгол руу ч ороод тэгээд танд ер нь бол 5 сая төгрөг хүртэлх зээл хамгийн дээдл нь авах боломжтой байгаа. За ямар нэгэн одоо бид нар чинь дээх үед бол ийм мап гараагүй хахад хувь хүнээс одоо 15-20% хүүтэй мөнгө зээлдэг байлаа шүү дээ. Одоо барьцаагүй зээл гэхэлэр олдож байгаа юм тийм юм болдог гэсэн бол одоо ингээд шууд апас татдаг авдаг болсон. Ийм гоё. За тэгээд бас нэг гоё юм нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. Одоо өөрөөр хэлэх юм бол танаа цалин сар болгоны одоо 30-нд будаг бол те та 30-нд төлбөрөө төлнө гэж сонгочих болох нь штэ. За эсвэл одоо нөгөө юу гэдэг банк чинь та өнөөдөр зээл авсан бол одоо дараа сарынхаа тэдний өдөр яг 24-ний өдөр төлнө ч гэдэг юм 12-ны өдөр төлнө ч гэдэг юм гээд ингээд тулгачдаг штэ те айгу хэцүү. Тэгэхээр та өөрөө сонгох боломжтой төлөх өдрөө. За мөн та Payon аппликейшнд захим зээлээс гадна 6 хүртэл хувийн төлөх боломжтой. Одоо аваад хурдан төлөх гэдэг үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй байгаа. Тэгээд түрүүний миний хэлсэнчлэн цалин бизнес мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотолдог давуу талтай байгаа. Илүүдэл ерөнхий мэдээллийн та 7533 1111 гэдэг утаснаас аваарай. 7533 1111 5bogdfinance.com гэдэг бас веб пост руу орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneоос Payon захим зээлийн аппликейшн хамтран аярлаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 9485 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9485. Амжилт радио. 9485. Бано. Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. За сэдвээс сонсноо хөө. Сонсоо. За таныг сонсож байна. За одоо сүүлийн үед юу яадаг болчих чи эхнэрүүд юу одоо сургуулиас хүүхд авахтай их гангалдаг болжээ. Эхнэрүүд гэж та тийм олон эхнэртэй юм уу? Гэхдээ одоо ингэж юу яхад эмүүрийнхээ эхнэрийг
юу яаж чад сургуулиас хүүхдээ авч яхад хосолтын ингээ харж яхад зарим хэцүүдийг харж яхад. Гүй тэгэл тэр чинь хэцүү штэ бас тэгэл тэр одоо тэрний ээж нэг навсайсан юм байд юм ингээл ярих хэрэгтэй гэж бодоод хөөхий бас хэрэндээ л бас аятайг хоцлол очиж байгаа штэ тийм. Аятайга хамаг юм л одоо тэгээ шинжилтэн штэ. Аа. Аль болох гоёор өөрт нь таалагдсан. Одоо нэг гадуур яаж байгаа манеканууд манай ихнэр яг тэр манеканы хэмжээтэй байхгүй юу? Гадуурд яаж байгаа манекен. Хайцаа. Яг тэр ингээд өөртөө ингээд харж байгаа дэлгүүр хашаа харж байгаа яг надад таалагдсан юм аа. Аваад очиход өөрт нь яг өмсөхөд яг хамгийн авааштай. Яаж дэлгүүрийн шилэн лон юунд дэдэг манекен шиг биетэй болох вэ? Ямар мундаг юм бэ? За. Өөрөө яг тэр өөртөө амар юу одоо анхаардаг. Зөв. Яг тэрнээр дөрөөлөл яг хэрэгтэй гэсэн юмнуудыг бэлтэж өгөөл юмнууд яадаг та зохицуулдаг та. Гэхдээ ер нь үнтэй гэхээс илүү өөр таалагдсан цэвэрхэл байх юм бол тэгэл болоод. Тийм ээ. Ер нь цэвэрхэл байхад л болоод. Тэгээд тийм үнтэй бэлэг аваад тэр нь тэгээд хэрэг байхгүй баахан үнтэй тэр говьоос ч бай юунаас ч бай кашмаач аваад хэрэг байхгүй тэгэл нэг л удаа өмсөн шүү дээ чи. Дараа нь хизээ өмсөх юм. Юу гэсэн үнслгүй яа би одоо ихтэй хамгийн анх яаж яхтаа гутлаа авч ирж шээ. Одоо 8 жил өмсөж ин тэр гутлаа. Яг анх авч ирсэн яг тэр жир жоохон дуулны доотлон жоохон яатсан доо хэлэгцэн доо. Тэрээс яг гадна талд мод яг анх авч ирсэн яг шинээрээ яг тэр жирэл. Та өөрөө бас их гой цэвэрхэн өмсдөг. Таны яг олон сэтгүүний гуталтай байхад бол гутал их уддаг л да. Танай ихнэр ер нь дөрвөн улирлын хэдэн хос гуталтай вэ? Анзаарсан уу? Тоосноо та? Зөндөө ич. За ядаж хавар намрын гутал өөрт нь таарсан юм л яаж гэж. За хавар намрын гутал бол нөгөө пүүз байна, нөгөө кетүүд байна, 100 унцдаг кетүүд байна. Тэр хавар намраас нөгөө урт түрүүтэй хагас түрүүтэй загвар нь янз янз. Зөв. Тэр болгоно одоо тийм юм би таажчихдаг ааши. Тэгвэл ямар ч гэсэн өөрт нь хөлт нь эвтэйхэн тэгтээ загвар нь бас дончтой. Тийм байхад бол ямар хүн өмсөө явахад бол юу гоё л харагддаг юм. За. За холбогцсонд баярлалаа. За. Дэлгүүрийн манекен шиг биетэй их нэртэй нөхөр холбогдлоо. За нөхрүүд яг саяны түрүүний залуу шиг байж чадах уу? Ингэр задгаа гой цаанц палад өмсөхөд эмэгтэйчүүд гой харагддаг штэ. Миний ажигласнаар ирчүүд дээшээ гүчлээ. Харин би бүр зориуд тэгэж тодтогч асуусан. Ер нь бас тийм стилээр хувьцлахын хүлэн зөвшөөрдөг ирчүүд бас хэр их ойд юм бол та тий. За манай шууд эфирээс 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 өнөөдөр эхнэрээ гангалдаг нөхрүүдтэй холбогдож байгаа. За дараагийн сонсогч 88-8-тай дугаартай сонсогчтой холбогдлоо 88-8. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. Манай хүн болохоор юу бол та нэг хайртай тийм нэг үнтэй ууцхээс илүү өөртөө бие таарсан энгийн тийм одооны хүүхдүүд ер нь минимал тал руугаа айгүйх орсон болохоор тиймэрхүү орсноо зааж байгаа юм хүмүүстэй. Тэр нь готлог шиг бол готлонд бол манай хүн бол зөвлөлөхтэй штэ бүр одоо ингээд манай хүүхдэрийн готл байлаа гэхэд нэг заа нэг 101 3.1 литрийн готл байгаа. Босдон тэгэл 30 шүгэнд бол манай ихнэрийн готл бол зүгээр дүүрэн гэдэг. За тэр олон готлнаас нь та хэдийг навж өгсөн санаж байна уу? Бас авч өгдөөсөө. Хамгийн үнэтэй нэг үйл нэг годон готл анх бас нэг үе нэг яажхад тэрийн л авч өгдөөсөн да. 600 700 орчим мянган төгрөгөөр. Зөв. За холбогцсонд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрүүлээрэй. За. Би ч одоо энд сайхан нөгөө нэг санхүү өгнө гэд нөгөө нэг балаарч орж ирдэг гадаадын хүмүүстэй лайк майк дарцсан явжстай анзаарахгүй бүх. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. За 80 10-та дугаартай сонсогчтой холбогдлоо 80 10. Эмжил радио. За тасарсан.
За тэгвэл дараагийн сонсогч 9920 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9920. Эмдэл радио. Алло. За, радиогоо багасгаад наад спикерээ болиулаад яриараа таныг сонсож байна. Алло. За, сонсож байна. Сайн байна. Сайн байна уу? За, сэдвээ сонслоо. За, би бол ихрэг одоо яг ийм аваа, тийм аваа гэхлээр хараад идэггүй. Яг яг нарийн ширээ хогцонор авахнууд баг хамт явдгаа зүгээр нэг одоо жишээ нь өвд болцоо хүүтэрлээ өвлөө хогцаавыг за нэг шүүп авъя нэг хийдээ авъя гэхнүүд хамт явж өмж харж үзэж юм зогч зохгүй нэг хэлж нэтэрийг авч өгдгөө. Аха. За. Ер нь бол ихтрийг одоо пост хүмүүсийн адилаар ингээд юмар дутаахгүй гэж боддог адилхан хүний өмсгөлтэй мэд өмсөх гэж боддог. Тийм юм байна. Зөв. Та их нэртэйгээ гэр бүл болоод хэдэн жил болж байна? За одоо би чинь 14 жил болж байна. Зөв. За. За холбогдсон баярлаа. За баярлалаа. Түрүүний тэр нөгөө нэг хоол гэсэн чинь манай номоо шиг ихнэр байна да саяны залуугийн ихнэр гинэ. За манай шууд периодаас 77 3883 хэрэгтэй гадаадас олбогтой хөсөөл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бүхэн хамтдаа ихнэрээ гангалдаг нөхрүүдийн үгийг сонсож байгаа. За дараагийн сонсогч 89-1 дугаартаа сонсогтой холбогдлоо. 89-1 Эмдэл радио. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За тэдээ сонслоо. За. За ихтэйгээ хэлээд нэг 13 жил болж байна л да. Тэгэхээр за төсөөдөр юм тэжтэй байр шинжил гээл нэг тодорхой жилдээ нэг 5-6 байрууд болдог. Ингээд билэг авч өгч байрлуулдаг. Байдаг. За. Ихтэй одоо нэг 3 сайхан хүүхдээр гоёлоо. Жил болгоо яаж ижагаал одоо юу ядаж тэ мөнгө бас янз бүрийн бол өдрүүдэд болохоор яаж ижагаал аялалд болж идэл гарч ирдэг. За хамгийн сүүлд авч гисэн бэлэг маань тэгээд бас байгаа бас юмудаа нэлээд шавхаж байгаа л нэг сүүлд нэг 9 сая рүү нэг сая юу юм алтан гинж авч өгсөн. За. Нэг тийм явж бэлэг болгоно тавталдгүй дандаа ингээд за юу өмнө юм хөтөндөө тэгэхээр энэ жил ийм үгж үзээгээл дандаа тэгж явдаг да. Зөв. За мундаг нөхөр байна. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За одоо бол утас авахгүй сэтгэл бичих хэсэгт орж ирсэн комментуудаа уншиж жагаад нэвтрүүлгээ дуусганаа. За номын эрдэнэ гэж сонсч байна гэсэн байна. Би гутал гой хувцас авах дуртай. Тэрэндээ тохируулаад бүр оймсны цуглуулгатай. Вау. За ганц гой цайны цүнхтэй тэгэл болоо. Өөр 50 дөө гинэ. За. Хонгорцол яндан жамс. Хогоо хаягтаач ганган байх ёстой шүү гинэ. За. Манайхан нэрээ хөвгчлээ шүү. За тэр маниканта нөгөө эхнэрийгээ зөрлсөнийг ямар гоё зөрлөж хэлдэм бэ л гэдэг. За сургууль цэцэрлэг рүү аятайхан явах нь зөв шүү. Хүүхдүүд айхтар юм бэлээ шүү. Майр муу ярьдаг шүү. Бяцгнот ч гинэ. Харин тийм юм шиг байлээ штэ тий. Тэдний ээж нь гоё эмэгтэй, эдний ээж нь тийм юм гэд хүүхдүүд өөрсдөө хоорондоо тэгж яриад идэм бэлээ. За эцэг эхийн уралд явхаас өмнө ээжүүд энд эхлээд гоо сайханд орж хамаг ганган дээрээ тавьж ирдгээ. Голдуу энэтхэг Пакистан хүүхнүүд гинэ. За асууд ундрах маань арабад амьдардаг штэ тий. За бас их учирч янцсантай л юм байна тий. За 8 сая 400-ийн говийн ах татаархчиж ахнар гинэ. За ёо хүчилтэй юм бэ. Юу гэж байгаа юм бэ? Гангалын штэ хүмүүсээс гадна хүүхдүүдтэй гоё харагдана. Хүүхдүүд ярдیں۔ За андаа танаа ээж кул юм а гэдیں۔ За гинэ хүүхэлтэй амар хэрүүлж.
За одооний хүүхдүүд угаасаа айхтар болсон ярьдаг. Бараг аав ээжнээс илүү хүүхдүүд эргүүлээд ээж нарын танаа ээж гоё ээж юм аа, танаа аав кул юм аа гэд ярьдаг ах. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 12-ны лав гарагийн та сонио нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Тэгэд өнөөдөр ирчүүдээ чөлөөтөө сайхан ярихт нь тусалсан, чом чөлөөлж өгсөн бүсгүйчүүдтэй бас баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonos, Payon захим зээлийн аппликейшн, за мөн дэлхийд тойрох хүч гэсэн уриатаагаар Philips 66 брэндээрээ Шунхлаа альт компани хамтран ажиллалаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдээ ачаар нэвтрүүлэх хашинтын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3